2025 оны 11-р сарын 14-ний өдөр замууд 2 өртөөний 6 дугаар замаар 1242 дугаар галтрыг 14 цаг 10 минутанд орж ирэхэд туслах жижүүр зул цэцэг нь эхний 2 вагонд 4 ширхэг ивүүр, зам төмрийн уулзуур таарсан шалтгаанаар 3 дахь вагоныг алгасаж 4 дахь вагонд 1 ширхэг ивүүр, 5 дахь вагонд 1 ширхэг ивүүрийг тус 6 ширхэг ивүүрийг бэхэлсэн. Бүрэлдэхүүнийг бэхлэхдээ эхний 4 ивүүрийг өөрийн биеэр тавьж үлдсэн 2 ивүүрийг дадлагын оюутнаар тавиулсан байна. Тухайн өдрийн 19 цаг 45 минутанд 7830 дугаар галтрыг явхад бэлэн болоход туслах жижүүр зул цэцэг нь бүрэлдэхүүнээс өөрийн тавьсан эхний 4 ширхэг ивүүрийг авч 4-5 дахь вагоны ивүүрийг авалгүйгээр 6 ширхэг ивүүр авсан талаар өртөөний жижүүрт худал мэдээлэл өгсөн. Галтрыг 200 м орчим явж байхад вагон үзэгч ивүүртэй явж байгааг харж өртөөний жижүүрт мэдэгдэн зогсоосон байна. Зөрчигдсөн дөрвийн залтууд. Өртөөний жижүүр нь 1-р ажлын байрны тодорхойлолтын 1-1 ээлжид ажиллаж байгаа ажилтнуудын ажил тогтмол хяналт тавьж ажиллахаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, галтрын хөдөлгөөний аюулгүй байдалд холбогдох дүрм, журам, зааврыг мөрдүүлж, биелүүлж ажиллана. 2-р техник захирамжийн актын 27 дугаар зүйлийн 9 дахь залт. Тэгш чиглэлээс ирж байгаа, тэгш чиглэлд явах гэж байгаа галтрын хөдөлгөөн зэрэгцсэн үед өртөөний жижүүр нь туслах жижүүрийг галтрын эхний ажилбар болгон дараалал тогтоож өгнө. 3-р шин залуу ажилтнанд хяналт тавиагүй, ажлын дараалал зохион байгуулалт, нэгдсэн удирдлагаар хангаж чадаагүй гэх тус заалтуудыг зөрчсөн байна. Туслах жижүүр нь 1-р ажлын байрны тодорхойлолтын 1-2 өртөөнд ирж байгаа болон явж байгаа чаны ба зөрчигчийн галт тэргийг угтаж авах үдэн гаргах, галт тэрэгний бүрэлдэхүүнд зүтгүүр залгаж, тоормос туршиж дуусны дараа ивүүрийг авах. 2-р техник захирамжийн актын 25 дугаар зүйл тэгш чиглэлийн галт тэрэг явуулах үед туслах жижүүр нь вагон үзэгчийн хамт явах гэж байгаа галт тэрэгний зүтгүүрийн харалтаа аюулгүй зайд байрлаж үдэн гаргана. 3-р туслах жижүүр нь А146 тоо тушаалын дагуу ивүүрийг алгасч тавьсан тухай өртөөний жижүүрт мэдэгдээгүй. 4-р ивүүрийн хөдөлгөөний дэвтэрт алгасч тавьсан тухай тэмдэглэл хөтлөөгүй. 5-р замын даргын 2021 оны 2 сарын 5-ны өдрийн А156 тоо тушаалын 4-ийн 7-д зөрчиж зогсож буй хөдлөх бүрэлдэхүүний доогуур шурган гарсан. 6-р дадлагын оюутныг дур мэдэн ганцаарчлан ажилуулсан хяналт тавиагүй гэх залтуудыг тус зөрчсөн байна. Өртөөний удирдлагын гаргасан алдаа. 1-р ажлын байрны тодорхойлолтын 1-1 төмөр замын тээврийн тухай хууль, төмөр замын нийтлэг багц дүрм, төмөр замд мөрдөгдөж буй холбогдох журам, тушаал, шийдвэр, цахилгаан албан даалгавруудыг танилцуулж гүйцэтгэл хяналт тавьж ажиллана. 2-р хөдөлмөр зохион байгуулалт хангалтгүй. 3-р шин залуу ажилтнанд хяналт тавиагүй, ажлын дараалал зохион байгуулалт нэгдсэн удирдлагаар хангаж чадаагүй. 4-р замын даргын 2022 оны 8 сарын 31-ний өдрийн А680 тоо тушаалын дагуу халамжлан хүмүүжүүлэх гэрээний дагуу дадлагжуулсан байдал хангалтгүй, хяналт сулруулсан. 5-р эргүү шалгалтаар хяналт тавьсан байдал хангалтгүй. 6-р дадлагын оюутан дур мэдэн ганцаарчлан ажиллаж байхад хяналт тавиагүй.